Монгол улсын газрын харилцааны мэргэжлийн байгууллага үүсч үлдсэний түүхт 70 жилийн ойд зориулан бүтээв. (2233 жилийн тэртээ Монгол нутгийн гэлэн дээсийг модон дүүрэгээр хамгаалсан Моодун шаниу. Газар бол улсын үндэс гэж тунхаглаж, манай эртний өмнө 209 онд хүн төрийн шаниу дөрвөлжсөн цагаас Монголын анхны төрд улсын Банданбаатар эхэлж эзэнт гүрэн болтлоо хүчирхэгжин хүмүүний ертөнцийн түүхийг чичрүүлж Монгол төрийн газар нутаг Чингис хааны зэрлэгээр дэлхийн дэйтэй хэмжигдсэн. Зүүнаар өвлөгдөн ирсэн миний Монголын газар шорооноос борхон гуйсан ч бүү үг. Газрын үнцнийг маш их ойлгож ирсэн улс байна. Эрт цагт агуу их хөнөө гүрэн байгуулагдахад түүний хаан Моодун шаниу газар бол улсын үндэс гэж хэлсэн байдаг. Ер нь монголчууд буюу одоо эсхий туурхтнууд Монгол туурхтны газар нутгийн хуваар түүний зохион байгуулалт бол үндсэндээ эрхэлж байгаа мал аж ахуйгаасаа үүдэж зохион байгуулагдсан байдаг. Эсхий туурхтнуудын газрын тухай түүхэн баримт. Бид чинь бол нүүдлийн ард түмэн. Тэгэхээр энэ бэлчээрийн аж ахуй зохицсон малын нүүдэл за түүний хуваарлал дээр үндэслэж хошуудын болон тухайн эзэмшүүдийн газар нутаг тогтож ирсэн түүхтэй. 1924 онд баталсан анх тур үндсэн хуульд газар түүний бүх баялаг бүрнээ ардын мэдл байвал зохих бөгөөд энэ тухай хувийн өмч байгуулж үл болно гэж зааснаар газрыг улсын болгох асуудал бүрэн шийдвэрлэгдэж үндсэн хуулиар баталгаажив. Энэ цаг мөчөөс хойш улсын газрын тухай бодлого 1926 оны нутаг бэлчээрийг нийтээр тэгшээдлэх тухай тогтоол 1928 оны монголчууд тус улсын хязгаар дотор нутаг бэлчээрийг эдлэх төр дүрм 1933 оны хадлан хадах тариалан ногоо тарих тухай хууль 1940 оны бүгд найрамдах Монгол ард улсын үндсэн хууль 1942 оны бүгд найрамдах Монгол ард улсын газар эдлбэрийн хууль зэрэг эрхэд зүүн баримт бичгүүдэд тусгалан олж хэрэгжсэн юм аа. Монгол улсад газар зохион байгуулалтын салбар үүснэ нь 1954 он. Газар судлана гэдэг ажлын үндэс нь 1954 оны 9-р сарын 3-наас эхэлж экспедиц хайгуулын группуд гарч ингэж судалж эхэлсэн юм байгаа юм ч. Бүгд найрамдах Монгол ард улсын сайд нарын зөвлөлийн 1954 оны 392 дугаар тогтоолоор улсын аж ахуйнуудын газар зохион байгуулах, газар услах, бэлчээр услуулах ажил явуулахыг мал аж ахуйн яамд хариуцуулж сайд нарын зөвлөлийн 1954 оны 9-р сарын 3-ны 454 дугаар тогтоолоор яамны оронтой зохион байгуулалтыг шинжилэн тогтооход анх газар зохион байгуулах хэлтэс гэж зохион байгуулагдсанаар Монгол улсад газар зохион байгуулалтын салбарын их суурь тавигджээ. Монгол дээрээс хүн гарах байгаа газар ихэнх нь учраас атар газар гэсэн ийм ойлголт байна. Газрыг хөрсөн шийднэ. Газар зохион байгуулагч, ургамал судлагч гэсэн ийм бүрэлдэхүүнтэй зөвлөлт Монголын том 68 хүнтэй зөвлөлтийн 54 машинтай манайхаас 10 хүнтэй зөвлөлт Монголын том экспедицийг 3 жил ажиллаулаад жинхэнэ ажил болж дууссан байна. Анхны атар газрыг судлаж, анхны тариалангийн таван зурглыг хийж, садлангийн толгойн зурглыг хийсэн ийм төвхтэй анхны газар зохион байгуулалт бидэнд байсан. Аймаг бүрт газар зохион байгуулагчийг бэлтгэн ажиллуулж эхэлсэн тухай.
1957 онд Дорнод аймгийн Чой болсон хотын хөдөө аж ахуйн техникумд газар зохион байгуулалтын үндсэн ангийг нээснээр энэ салбарт үндэсний боловсон хүчин бэлтгэх эхлэл нь болсон юм аа. Мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээ шаардлага өндөр байсан баха. Хизээ хаана бэлдэж байсан бэ? Та энэ талаар яриагаа эхлүүлнэ. 57 онд Дорнотын хөдөө аж ахуйн сургуулийн газар зохион байгуулалтын сургуульд суралцсан. Энэ сургууль нь тань анх одоо дотооддоо мэргэжилтийн мэдээ анхны сургууль байсан. Энэ 4 жил суралцаад 1961 онд бид 25 удаа төгссөн. Бид 5 сард их эрт уг сургуулийн төгс анхны одоо газар зохион байгуулалт үнэлэх диплом авч ингэж ажилласан төвхтэй. 1975 онд бид аж ахуй хоорондын газар зохион хийж дуусны дараагаар засгийн газрын комиссийн бүх сумуудынхаа хилнэрлэлтийн зураг гаргасан, бүх аймагуудынхаа хилнэрлэлтийн зураг гаргасан, Оросын холбооноос Монгол улсынхаа хилийн тохиролцоо хийсэн, хятад улстай мөн тэр жилийн тохиролцоодноо хийсэн манай үлдсэн одоо газар зохион байгуулагчид энэ дээр одоо ажиллаж олцоо ажиллаж байсан. Улсын хил тогтоох шалгах ажлууд хийгдсэн нь Монгол улсын нутаг дэвсгэрийн халдшгүй бүрэн бүтэн байдал, хилийн халдшгүй дархан байдал нь одоо Монгол улсын үндсэн хуулиар батлагдсан юм эрхэм чухал асуудал байгаа. Монгол улсын хувьд бол хилийн одоо асуудал маань ямар нэгэн одоо улс оронтой маргаангүй ийм бас одоо онцлог ийм улсын нэг байгаа. Бүгд найрамдах Монгол Ард улс зөвлөлт холбоот улсын хилийг тогтоох ажил. Бүгд найрамдах Монгол Ард улсад зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот улс хоорондын улсын хилийг 1957-оос 58, 1977-оос 78 онд анх газар дээр нь тогтоон тэмдэглэснийг. Это Монголия. Там Россия. 1987-оос 2001 онд нэгдэх удаа шалгаж, хилийн шугамын дагуу нэгийг харьцсан 25,000-аас нэгийг харьцсан 50,000-ийн масштабтай байр зүүн зургийг агаарын зурглалын аргаар гүйцэтгэн хилийн тэмдэг багнуудын соёл болцсон. Өндрийг геодезийн хэмжилтээр тодорхойлсон юм. Монгол улс Оросын холбооны улсын хил нь 5 богдуулын оройгоос Таргун дахын овоо хүртэл 3543 км гэж тогтоосон хил шалгалтын ажлын байр зүүн зургийн альбом хилийн тэмдгийн тодорхойлолт протоколыг үйлээр баталсан байна. За энэ одоо удаагийн Оросын холбооны улсын болон Монгол улсын хоорондын хил шалгах 2 дахь удаагийн шалгалтын ажил одоо явагдаж байна. Энэ шалгалтын ажлын хүрээнд газар зохион байгуулалт геодез зураг зүүн салбарын бол хилийн тэмдгийн байршлуудыг байрлалыг тогтоох энэ одоо эрхэм чухал хариуцлагатай ажлыг бол хийж хэрэгжүүлдэг байгаа. Бүгд найрамдах Монгол Ард улсын засгийн газар болон бүгд найрамдах Хятад Ард улсын засгийн газар хоорондын байгуулсан 2 улсын хилийн тухай протоколын дагуу 1962-оос 1964 онд хилээ газар дээр нь тогтоон тэмдэглэж 1982-оос 84 онд анх удаа хамтран шалгасан юм аа. Тухайлбал одоо 1960-аад оны үед бүгд найрамдах Хятад Ард улстай хийсэн. Хамгийн сүүлд 2005 онд бол өмнөд төрөштэй хамт урд хилээ тодорхой ажлыг хийсэн байна. 1962 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гарын үсэг зурсан бүгд найрамдах Монгол Ард улс болон бүгд найрамдах Хятад Ард улсын хилийн гэрээ нэгдсэн үндэсний байгууллагын нарийн бичгийн дарга нарын газарт бүртгэгдсэн олон улсын гэрээ хэлцээрүүдийн 14375 доод бүртгэлд 1975 оны 10 дугаар сарын 9-нд бүртгэгдснээр манай улсын өмнөд хил олон улсын хэмжээнд баталгаажсан юм аа. Монгол улсын одоо хил шалгах ажил байгаа. Тийм учраас энэ жил бидхэн Монгол улс Оросын холбооны улс хоорондын улсын хил шалгах 2 дахь удаагийн одоо ажлыг бол амжилттай сайн зохион байгуулж үзэж байна. За энэ ажил маань 2022 онд эхэлсэн. За одоо бол ингээд 27 онд энэ ажлыг бас чанартай сайн одоо хийж үздэгээр манай мэргэжлийн одоо хамт олон маань ажиллаж байгаад бол та бүхэндээ бол талархаж байгаа. 2025 онд бүгд найрамдах Хятад Ард улс, Монгол улс хоорондын улсын хил шалгах 3 дахь удаагийн шалгалтын ажил бас эхлэх одоо ингээд бэлтгэлээ хангасан байгаа. Тийм учраас энэ их эрхэм чухал хариуцлагатай одоо үүргийг манай одоо салбарын хамт олон хийж байгаа та бүдээрээ бол маш их бахархаж явдаг.
Тэгэхээр энэ үйл ажиллагаагаар бол монголчууд одоо хилээ батлан хамгаалах, одоо хилийн шон, хоргон заага шинжилэн тогтоох, за нутгийнхаа одоо дээсийн бүрэн бүтэн байдлыг шалгах ажил хийдэг л дээ. Тийм учраас би бол Монгол хүмүүр хэлчин байдгаа гэж хэлж байгаамаа. Ичи цацлын хайдагтай эх орны нэнхил таван бай салхин чимэнээс өрнөргүй Монгол улсын минь хэл таван бай. Газар зохион байгуулалтын салбар өөрчлөгдөн зохион байгуулагдсан нь 1975 онд газар зохион байгуулах байнгын экспедицийг газрын хайгуул судалгаа, зураг төсөл, газрын үнэлгээ, зураглал хийх, тоо бүртгэл явуулах зэрэг газар хөдөлмөрийг сайжруулахад чиглэгдсэн ажлыг гүйцэтгэх замаар улсын газрын нөөцийг үр ашигтай эдлэх асуудлыг боловсруулах, үнэлгээ өгөх ажлыг хариуцсан хийлгэх зорилгоор өөрчлөн зохион байгуулж улсын газар зохион байгуулалтын хайгуул зураг төслийн институт болгон өргөтгсөн байна. Мөн энэ үеэс эхэлж 18 аймаг Улаанбаатар хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд газар хөдөлмөр хөрс хамгаалалтын улсын байцаагч ажиллаж, газар хөдөлмөрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, газрын нэгдмэл сангийн тайланг эрхлэн гаргаж эхэлжээ. Тэгээ энийг үндэслээд бол 1977 онд ардын хурлын тогтоол ороод өнөөдрийн одоо манай сумдуудын хил хязгаарыг бол тогтоосон ийм шийдвэрүүдийг хүртэл гаргаж ирсэн ийм одоо чухал цаг үе болж ирсэн байгаа. 1982 онд намайг яг төгсөж ирсэн үед бүх нутаг дэвсгэрийн хөрс ургамал газар ашиглалтын судалгаа 100 мянганы масштабтай зургийг дуусгах тийм ажил эхэлсэн байсан учраас бид 82-аас 85 онуудад үлдсэн Хэдэн аймгийн хэмжээнд хадлан бэлчээр тариалангийн газрын нутаг дэвсгэрийн судалгааг хийсэн. Газар зохион байгуулалтын салбар нийгмийн шинэ харилцаанд шилжсэн нь. Бүгд найрамдах Монгол Ард улсын засгийн газрын 1991 оны 36 байгаль орчны хяналтын улсын хорооны 8 дугаар тогтоолоор улсын газар зохион байгуулалтын хайгуул судалгаа зураг төслийн институтыг газрын бодлогын хүрээлэн болгон өөрчлөн зохион байгуулж, газрын нөөцийн судалгаа явуулах, үнэлгээний тогтолцоо бүрдүүлэх, газрын нийгмийн эдийн засгийн хөгжилд нөлөөлөх үр дагавар, зүй тогтолцоог судлах үүрэгтэйгээр ажиллуулжээ. Газрын харилцааны зах зээлийн үеийн эрх зүйн орчныг бүрдүүлэх арга хэмжээний эхлэл буюу үндэс суурь нь 1992 онд батлагдсан Монгол улсын үндсэн хуульд газрын харилцааны талаар тусгагдсан заалтуудын хүрээнд тавигдсан гэж үзэж болно. Энэ 92 оны үндсэн хуулийг бол Монголд арчилсан төрийн тогтолцоог оруулж ирэх, эдийн засгийн харилцааг зах зээлийн харилцаанд шилжүүлэх чухал үндсэн хууль болсон гэж үздэг. За энэ дотор бол хамгийн чухал харилцааны нэг нь бол газартай харилцаа, газрын өмчлөлийн асуудал байсан юм аа. 1992 онд батлсан Монгол улсын үндсэн хуульд бэлчээр нийтийн эдлбэрийн болон улсын тусгай хэрэгцээнийхнээс бусад газрыг зөвхөн Монгол улсын иргэн өмчилж болно. Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн хэмээн тус заасан нь газрын харилцааны эрх зүйн орчинд гарсан түүхэн шинэ өөрчлөлт юм аа. Энэ үндсэн хуулийг одоо дагуу бид бүхэн бол 1994 онд газрын тухай хуулийг бол одоо шинжилж баталсан. 1994 онд батлагдсан газрын тухай хуулийг судлаачид нийгмийн эдийн засгийн шинэ орчин нөхцөлд нийцүүлэн ач холбогдлоор нь үндсэн хууль, иргэний хуулийн дараагаар орох томоохон хууль гэж үздэг юм аа. Мэдээж одоо ардсан тогтолцоонд хүний эрхийг одоо дээдлсэн газар эзэмших ашиглах ийм одоо эрхийг бол баталгаажуулж өгсөн байгаа. Үндсэн хуулийн үзэл санааны үндсэн дээр 1994 онд улсын их хурлаас баталсан газрын тухай хууль нь иргэн аж ахуйныг байгууллагад газрыг эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад чиглэгдэжээ. Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүлэгчийн тухай
Улсын их хурлын 1996 оны 40-р тогтоолдод заасны дагуу Монгол Улсын засгийн газрын 1997 оны 3-р сарын 19-ний өдрийн 71-р тогтоолоор газрын бодлогын хүрээлэнгийн материаллаг болон мэдээллийн баазад тулгуурлан төрийн захиргааны байгууллага буюу Монгол Улсын засгийн газрын тохируулагч агентлаг газар зохион байгуулалтын албыг байгуулж дараагаар нь нэмийг томилжээ. Газар зохион байгуулалтын алба нь энэ хугацаанд кадастрын зураглал, газрын кадастрын тухай хууль болон газрыг нөхөн сэргийх эрх зүйн актуудыг боловсруулан батлуулж, газрын нэгдмэл сангийн тооллогыг шинжилэн нэгийг харьцах 100 мянга масштабтай байр зүүн зурагт оруулж 1994 оноос тасарсан улсын газрын нэгдмэл сангийн тайлан гүйцэтгэн засгийн газарт жил бүр танилцуулж ирсний зэрэгцээ газар эзэмших эрхийг баталгаажуулах, улсын тусгай хэрэгцээний газрыг бүртгэлжүүлэх, зарим аймаг сумын хэлийн цэсийн асуудлыг шийдвэрлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллажээ. Мөн 1994 онд батлагдсан газрын тухай хууль, 1997 онд батлагдсан газрын төлбөрийн тухай хууль, газрын төлбөрийн хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоол зэрэг зах зээлийн шилжилтийн үеийн шинэ эрх зүйн актуудын хэрэгжилтийг зохион байгуулж, орон нутгийг мэрэгжил арга зүйн удирдлагаар хангахад ихээхэн анхаарч ажилласан байна. Энэ харилцаанд оролцдог байгууллагууд энэ тэнд яам сайдын харьяад очоод үйл ажиллагааны хоорондын уялдаа муу байсныг судалж мэдээд тэгээ нэгтгэж энэ байгууллага ингэж цэгцэлсэн. За энэ бол их оновчтой шийдвэр байсан болов уу гэж боддгийн. 2002 онд батлагдсан газрын тухай хуулийн хүрээнд газрын хэрэг эрхлэх газар, үйл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар, геодэз зураг зүүн газар гэсэн засгийн газрын 3 агентлагийг нэгтгэж анх удаа газрын харилцааны асуудлыг Монгол Улсын ерөнхий сайд шууд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд харьяалагдах засгийн газрын агентлаг болох газрын харилцаа геодэз зураг зүүн газрыг байгуулж дараагаар нь иш батсуух томилогдов. Газрын харилцаа гэдэг зураг зүүн газар гэж байгуулсан явдал бол газрын багц хууль шинжилэн батлагдаж Монгол Улсын иргэнд анх удаа газар өмчлөх асуудлыг хуулиар зохицуулж шийдсэн. Тэгээ энэ асуудлыг бол хуулиараа 2003 оны 5 сарын 1-нд эхлүүлэх, тэрний бэлтгэл ажлыг хангах үүрэгтэй. Тэгээд газар өмчлөлийг зохион байгуулах, газрын багц хуулийг одоо хэрэгжүүлэх зорилготой ийм агентлаг байгуулагдсан. Монгол Улсын иргэн газар өмчлөх эрх зүйн орчин бүрдсэн нь. За 1992 оны үндсэн хуулийг хэлэлцэж батлах үед бол газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлнэ гэсэн утгатай зүйл заалт орсон байдаг. Газрын шинжиллийн бодлогын нэг гол амжилт буюу үр дүн нь үндсэн хууль тусгагдсан үзэл баримтлалын хүрээнд Монгол Улсын иргэдийн газар өмчлөх эрхийг нээсэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг баталсан явдал юм. 2003 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн хуулийн дагуу Монгол Улсын иргэдийн газар өмчлөх эрхийг анх удаа нээснээр тэдгээрийн газар, түүн дээрх байшин, барилга, байгууламж хамтдан өмчлөх эрхийг баталгаажуулж өгсөний зэрэгцээ захиран зарцуулах эрхээр бүрэн хангагджээ. 2003 оны 5 сарын 1-нд хэрэгжүүлсэн газар өмчлөлийн хууль батлагдсанаар Монгол Улсын арчсан төвийн тогтолцоо. За тэгээ зах зээлийн эдийн засгийн харилцаа гэж үндсэн хуулиар баталгаажуулсан, тунгалсан тэр хоёр зарчим зэрэг хэрэгжих боломжийн хамгийн чухал нь шийдэгдсэн гэж ингэж үзэж болно. За энэний үр дүнд өнөөдөр одоо Монгол Улсын иргэд ховдоо газар өмчилж авч өөрийн гэсэн үйл хөдлөх хөрөнгө газартай болж тэгээ газар хамгийн гол нь эдийн засгийн эргэлтэнд орж байгаа ийм л ач холбогдолтой үйл явдал болсон. Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг газрын харилцаа геодэз зураг зүүн газар эрхлэн боловсруулж, газрын талаар үйл ажиллагаа явуулах эрх бүхий мэргэжлийн байгууллагуудын хүчээр гүйцэтгэж, засгийн газрын 2003 оны 264 тоо тогтоолоор батлуулан хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж эхэлсэн юм. 2018 онд
засгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний тодтолыг засгийн газрын хуралдаанд орж шинжилж өөрчилсөн байдаг. Аймагуудын газар зохион байгуулалтын төлөвлөгөө бол 2000 онд аймагуд одоо газрын харилцааны салбар үүсч өгснөөс хойш хийгдэж одоо 2 дахь удаага шинжлэгдсэн. Зарим аймагуудаар 3 удаа шинжлэгдсэн асуудлууд байна. За дүүргүүд болон сумын бид нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө гэдэг шинэ одоо газар зохион байгуулалтын төлөвлөлтөнд шинэ төлөвлөлтүүдийг оруулж ирсэн. Энэ 2015 онд анх одоо газар зохион байгуулалт гэдэг зураг 100 газараас санаачлаад мөн одоо салбарынхаа одоо бусад одоо төрийн бус байгууллагуудтайгаа хамтраад энэ нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг бас хийж ирсэн. Тэгэхээр энэ нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө гэдэг бол одоогоор Монгол улсын хэмжээнд 200 гаруй сумыг бүхэлд нь одоо төлөвлөх ийм ажлыг зохион байгуулж ирсэн ийм төвхтэй байгаа. Газар зохион байгуулалт хийх журмыг 21 жилийн дараа шинжилэн боловсруулж засгийн газрын 2024 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 92 дугаар тогтоолоор батлуулсан байна. Газар зохион байгуулалтын салбарын цахим шилжилтийн үе. Газрын харилцааны салбар нь нийгмийн эдийн засаг, байгууллагын орчны өөрчлөлт, хөгжилд нийцсэн бодлого, үйл ажиллагаа, үйлчилгээг тухай бүрэн бүрдүүлэх замаар улс орны хөгжлийн суурь хэсэг нь болж ирсэн билээ. Үүний нэг тод жишээ бол газрын харилцааны салбарын цахим шилжилтийн үе юм. Газрын харилцааны салбарын цахим шилжилтийн эхлэлийг 2013 онд анх тавин шат дараалалтаагаар хэрэгжүүлж иржээ. Энэ үйл ажиллагаа 2021 оноос илүү эрчимжиж газрын харилцааны өдөр тутмын үндсэн үйл ажиллагаа бүрэн цахим хэлбэрт шилжсэн юм. Тодорхойлбол салбар хоорондын уялдаа хангасан газар зохион байгуулалтын шашаатны төлөвлөгөөг боловсруулахаас эхлэн газрын эрхийн бүртгэл, үнэлгээ, татвар, төлбөр, төлөв байдал, чанарын үнэлгээ, хаягжуулалт зэрэг харилцан уялдаат өрнөгт цогц үйл ажиллагаа улсын хэмжээнд газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан эрхлэн явуулж байна. Монгол улсын засгийн газрын 2021 оны 110 дугаар тогтоолоор үйл ажиллагаанд нэвтэрсэн тус системээс газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч иргэн хуулийн этгээд цаг хугацаа орон зайнаас үл хамаарч газартай холбоотой бүтээгдэхүүн үйлчилгээг авах боломж нь бүрдсэн юм. 2024 онд Монгол улс бас захин одоо засаглалын чиглэлээр дэлхийд одоо бас маш одоо дээгүүр байранд урагшилж орсон байгаа. За тэгээ энэ одоо захин одоо засаглалыг бий болгоход манай энэ газрын харилцааны цахим систем, цахим засаглалыг одоо хөгжүүлсэн үр дүн бол маш их нөлөөлж байгаа гэж одоо миний хувьд үзэж байгаа. За бид бүхэн бол анх байгуулагдах одоогоос 20 гаруй жилийн өмнө бол дандаа одоо цаасан суурьтай цаасан дээр үйл ажиллагаа явуулдаг юм байсан бол өнөөдөр бол одоо бид бүхэн бол бүх одоо үйл ажиллагаа маань цахимдсан, цахимаар одоо ирээдүйд үйлчлэгээ үзүүлсэн мөн одоо бүс нутгийн хэмжээнд болон өөрийнхөө оронд цахим систем үйлчлэгнүүдээрээ бас одоо шилдэг ийм туршлага одоо хөндлүүлсэн ийм одоо салбар байгуулга болж чадлаа. Газрын харилцааны салбар цахим шилжилтийн үйл ажиллагааг нэгтгэн авч үзвэл 7 дэд систем бүхий газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем, орон зайн өгөгдлийн дэд бүтцийн геопортал цахим систем, иргэд олон нийтэд зориулсан газар веб систем болон гар утасны аппликейшн зэрэг өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглаж буй бусад цахим системүүд тэдгээрийн 120 гаруй терабайт хэмжээ бүхий өгөгдлийн сан, төвлөрсөн дата төв бүхий асар том дэд бүтц буй болоод байна. Цахим шилжснээр одоо тухайн иргэн маань заавал газрын албан дээр очих албагүйгээр цахим системээр бол өргөдлөө өгдөг болсон, газрын эзэмшиг эрхээ шилжүүлдэг болсон, тухайн иргэн маань кадастрын зургаа хэвлэж авдаг болсон, газрын төлбөрөө цахимаар төлдөг болсон, газрын ерөнхийдөө эрх шилжүүлж байгаа процедур, барьцаанд бүртгэж байгаа процедурыг бол заавал газрын албан дээр очиж үйлчлүүлэхгүйгээр тухайн иргэн гэрээсээ ч юм уу интернет очинтой нөхцөл гэрээсээ ч юм уу цахим хүсэлтэд аваад тухайн процедурыг хийлгэснийхэн дараагаар бол бүртгэл юмнуудаа бол хийх боломжтой болсон байна. Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах тухай. Нэгдсэн үндэсний байгууллагын дэргэдэх дэлхийн орон зайн мэдээллийн менежментийн зөвлөхүүдийн хорооны 8 дугаар хурлаар Монгол улсад орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах урьдчилсан төслийг 2019-с 21 онд хэрэгжүүлж эхэлсэн. Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийн үндсэн зорилго нь орон зайн суурь өгөгдөл мэдээллийг нэгдсэн стандартын дагуу бүрдүүлж түүнийг бүх шатны хэрэглэгчдэд түгээх явдал юм. Эдгээр үйл ажиллагааг нэгтгэж буй суурь платформ нь геопортал цахим систем бөгөөд улсын хэмжээнд нэг газрын зураг гэх шин тогтолцоог бий болгох
суур дэд бүтсэн юм аа. Газрын харилцааны шинэ үеийг одоо бэхжүүлэхэд мөн одоо олон улсын байгууллага, дотоодын байгууллагуудын хамтын ажиллагаа маш чухал одоо үр гараар гүйцэтгэж байгаа. За энэ одоо ойрын хэдэн жилийн хугацаанд тэгэхэд бид бүхэн бас одоо бүгд найрамдах Солонгос улс, Япон улс, за мөн одоо Оросын холбооны улс, за Герман холбооны бүгд найрамдах Герман, Америкийн нэгдсэн улс, Франц зэрэг одоо улсуудын газрын харилцааны мэргэжлийн одоо чиг үүрэг бүхий байгууллагуудтай хамтран ажиллахын санамжчуудыг байгуулж заримтай нь бол одоо туслалуудыг хэрэгжүүлэхээр бол одоо ингээд хамтран ажиллаж байна. Тэгэхээр цаашдаа бид хүн салбарынхаа албан хаагчдын мэргэжлүүдийг олон улсын одоо жишээлх нийцсэн програм хангамж тоног төхөөрөмжн дээр сургаж дадлажуулах, за ингээд төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх дээр бол энэ одоо хамтын ажиллагааныхаа санамжчийг хамтын ажиллагааныхаа хүрээнд бол одоо зохион байгуулж ажиллахаар ингэж төлөвлөж байгаа. Газар зохион байгуулалт Геодэц зураг зүүн ерөнхий газар байгуулагдсан. Монгол Улсын их хурлын 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 7 дугаар тогтоолоор баталсан. Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо бүтцийн ерөнхий бүдүүгчд өөрчлөлт орж, Монгол Улсын ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг газар зохион байгуулалт Геодэц зураг зүүн ерөнхий газар нэмэгдсэн юм а. Уг тогтоолын дагуу Монгол Улсын засгийн газрын 2023 оны 294-р тогтоолоор газар зохион байгуулалт Геодэц зураг зүүн газрыг Монгол Улсын ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болгон өөрчилж, газрын тухай хууль, Геодэц зураг зүүн тухай хууль, газрын төлбөрийн тухай хууль, кадастрын зураглал болон газрын кадастрын тухай хууль, зөрчлийн тухай хуульд тус нэмэлт өөрчлөлтийг оруулсан байна. Өдгөө агентлаг болон нийслэл дүүргийн газар зохион байгуулалтын алба, аймагт газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, сумдад, газрын даамал гээд нийтдээ 1144 албан хаагчтай нэгдмэл төвлөрсөн удирдлагатай төрийн захиргааны байгууллага болон хөгжиж ирсэн байна. Манай салбарт төрийн бус 5 байгууллага, газар зохион байгуулалт, газрын кадастр, Геодэц, зураг зүүн тусгай зөвшөөрөлтөй мэргэжлийн 380 гаруй хувийн хвшлийн байгууллагуудад 1800 гаруй мэргэжилтэн ажиллаж байна. Монгол Улсын газрын харилцааны одоо менежментийг сайжруулах, боловсронгуй болгох, хууль эрх зүйн орчныг сайжруулахад санаачлаг гаргах, за мөн салбарын норм дүрмүүдийг шинжлэх, боловсруулах, салбарын одоо ажлын байрыг нэмэгдүүлэх, ур чадварыг одоо сайжруулах чиглэлээр олон төрлийн сургалтуудыг зохион байгуулах зорилготой ийм холбоо байгаа. Салбарын эрх зүйн орчинд орсон өөрчлөлтүүд. Газрын харилцааны салбарын бүтээгдэхүүн үйлчилгээг иргэн хуулийн этгээдэд ил тод дөрвөн шуурхай хүргэх зорилтын хүрээнд 2023 онд газрын тухай хуульд тухайн жилд улсын хэмжээнд эзэмшүүлэх, ашиглуулах, газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг засгийн газар баталдаг байх тухай нэмэлт өөрчлөлт орж 2024 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн юм а. За энэ газрын мэргэжлийн байгууллагуудын хамгийн үндсэн үйл ажиллагааны нэг нь бол газар зохион байгуулалтын үйл ажиллагаа болон газрын төлөв байдал, чанар, улсын хяналт баталгаа бүх сангийн газрууд дээр хийгдэж байгаа ажил болж байгаа. Газрын харилцааны салбар нь цаашаа салбарын цахим шилжилтийн хүрээнд бий болсон газар, үл хөдлөхөөрөнгийн бүртгэл, зурглалын ажлыг дараа үеийн шин технологи, орон зайн төлөвлөлт болон 3 хэмжээстэй кадастр шилжүүлэхээр зорин ажиллаж байна. Мөн хүрээлэн буй орчин нийгэм болоод эдийн засгийн урт богино хугацааны өөрчлөлт, түүнээс гарах эрсдлийг бууруулж, үр ашигтай бодлогыг тухай бүрэн авч хэрэгжүүлэх боломжийг олгох digital twin-ийг үүсгэхээр төлөвлөд байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн энэ одоо ажлуудыг эдэнтэй хамтдаа хийжсэн өнгөрсөн цаг хугацаанд бас одоо өөрсдийн одоо сэтгэл зүтгэлээр хийсэн нийт одоо хамт олондоо үе үеийн одоо албан хаагчид, инженерүүд, техникийн ажилчид, мэргэжлийн байгууллагууд, ахмад наснууд, мөн одоо эрдэмтэн судлаачдаа хамтран ажиллагч байгууллагуудаа бүгдээрэнд нь одоо бас талархал илэрхийлье. Улсынхаа үндэс болсон газрыг зөв төлөвлөх, зөв зохион байгуулж, зөв эзэмшүүлж, ашиглуулах дээр бид зөв бүртгэх дээр үнэлгээжүүл татвар одоо хураамжийг зөв тогтоож одоо шийдвэрлэх дээр бас бид нар хамтдаа ингэж зүтгэж нэг одоо хамт олон болж ажиллахад бол таатай байх болно. Та бүхэндээ ойн босгон дээр хамгийн сайн сайхныг хүсээд тэгээ ажилд нь амжилт хүсье. Нийт хамт олондоо
газрын харилцааныхаа мэргэжлийнхэндээ бүгдээрэнд нь Монгол улсад газрын харилцааны мэргэжлийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 70 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж байна. Дүүрэг тусгаар Монгол улсынхаа хөгжлийн төлөвлөгөөг бодит болгох гол түлхүүр салбар. Газрын харилцааны салбар идүүгээ 70 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж байна. Нийгмийн эдийн засгийн бүхэл салбар гагцхүү газрын харилцааны үндсэн зарчимдэр дулгуурлан үйл ажиллагаагаа явуулж байдаг. Эмэс газрын харилцааны салбар үүсч хөгжсөний түүхт 70 жилийн ойгоо данганц салбарын бус дэвшлийн түүхэн онжилууд болсон гэдгийг алдаршуулан дуусгаж байна. Монгол улсын газрын харилцааны мэргэжлийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 70 жилийн ойд зориулсан бүтээл.